Хай залайн. За тэгэхээр өнөөдрийн бичлэгээрээ яах вэ гэхээр харж байгаачлан энд хідэн хувцс бэлдэж тавьсан байгаа. Эдгээр хувцснуудаар хэдүүлээ. Ер нь бол офис хувцлалт бүрдүүлнэ. За тэгээд офис хувцлалт өмнө нь ямар байсан, одоо ямар байгаа гэдгийг ярилцсангаа надад лүг бүрдүүлэх байгаа. Тэгэхээр бүгдээрээ бичлэгтэйгээ хамтаагаарай. За эхний өмсөн хувцс маань болохоор ийм офис загварын гэхдээ илүү бие 5 тухтай ийм сул цамцтай байна. За өмнө нь бол офис хувцлалт гэхээр ерөнхийдөө бол юбкны хувьд өвдгөөс дээшээ 4 хуруу. За тэгээд срочын цамцны хувьд ийм бит бариу. Триконы хувьд бол зөвхөн хар өнгөтэй. За тэгээд өсгийтэй хутлын хувьд бол 3-аас 7 см-ийн урттай юм өсгийтэй хутал өмсөх ёстой байдаг байсан. За харин орчин цагт болохоор энэ нь илүү өөрчлөгдөөд хүний бит аль болох юм 5 тухтай ажил одоо юм төв болохгүйгээр ийм хувцлалтыг илүү сонгож өмсдөг болсон. За тэгээд юбкны хувьд бол өвдөгнөөс дээшээ 3-аас 6 хуруу, өвдөгнөөс доошоо 3-аас 6 хуруу өмсөж болдог болсон. За тэгээд срочын цамцны хувьд бол аль болох ийм оверсайзтай бие 5 тухтай ийм хувцлалтыг ер нь бол сонгож өмсдөг болсон. За тэгээд триконы хувьд бол хар, саарал эсвэл биений өнгөтэй гэсэн юм 3 сонголтоор орж ирсэн. За өсгийтэй хутал бол яг өмнөхтэйгээ адилхан 3-аас 7 см-ийн өсгийтэй хутлыг бол өмсдөг болсон. За тэгээд эхний өмссөн хувцс маань бол бит 5 тухтай срочын цамц. За тэгээд өвдөгнөөс дэшээ 4 хуруу юбк. За тэгээд хар өнгийн трико ийм лук бүрдүүллээ. За дараагийн өмссөн хувцс маань бол надад илүү тийм бие айгу 5 тухтай байна. Би өөрөө юбк өмсөд олон цагаар явж чаддгүй учраас өмнөд өмсчих юм бол илүү тийм бие маань 5 тухтай ажиллах бас юм нөгөө нэг хязгаарлагддаггүй тийм айгу чөлөөтэй болж өгдөг. За тэгээд өмнөх өмссөн хувцсыг маань болохоор офис дээр өмсвөл илүү тохиромжтой. Харин энэ хувцсыг бол ямар нэгэн албаны уулзалт, хурал цуглаанд ер нь бол энэ хувцсыг өмсөөд гэрээ хэлцээд явах юм бол гэрээ амжилттай болно гэж бол хэлж болно. За тэгээд дээрэс нь бизнес уулзалт болон бизнесийн орчинд цаг мэдээж хамгийн чухал байдаг.